хэлж байна. Бүрэг гөлийчгэд надад их хурлч байна. Над төрч байна. Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Наад архиталтаа болооч гэж хэлж байна. Наад архиталтаас ч болоод хүний амьд хүрээд байж гэж. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр их хурлын гишүүд нь ордноор архи угааж яваад байсан гэдэг мэдээлэл ерөнхийлөгчдөр очсон байна. Зүгээр орж ирсэн иргэдийн хүртэл архиар шахаж жагаад амь насанд хүрсэн гэдэг ойлголт Монголын ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Яаж энэ их хурлын гишүүд нь сахилга батаа сайжруулах юм бэ гэж. За их бол гэдэг хүнийг борлолцоор угаад бид нар бүгдээрээ огцруулсан. Одоо их хурлын ажил яаж сайжирсан юм бэ? Яаж сайжирсан? Энийг одоо ярив. Энэ нийгэм тулгамдаад байгаа үр зээлийн асуудал. Энэ бухимдал үүсгэж байгаа зөрчлийн хууль, эрүүгийн хууль. Энэ сүрийн өвчний асуудал. Энэ бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийн асуудлаа одоо ярья. Засгийн газрын холбогдох нөхдүүдэд дуудаж уулзаад ямар шийдэл гаргаж байгаа гэдгийг асууя. За шийдэл гаргаж чадахгүй ажлаа өгдгийг хэлье. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. Үнэхээр манан зайлуулчихвал Монгол сайх болно гэсэн манангийн зарим дарга нарыг зайлуулсан. Үнэн. Тэгээ сайжраад байгаа юм харагдахгүй байна. Тэр замд шатар дарга энэ дээр санаачлагтай ажиллаа. Тэр шүүхийн салбарт прокурор АТГ-ийн дарга удирдлагуудыг өөрчилсөн шүүхээ өөрчлөхгүй юм уу? Дутуу алсан могой шиг хууль хяналтын байгууллагыг ингэж дутуу дэрэмдэглэж хайж болдгийм үү? Төрийн 3 өндөрлөгт эрхийг өгсөн. Хууль хяналтын байгууллагыг шимжлэх эрх мэдлийг өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй гэдгээ ард түмэндээ хэлээ. Олон түмэн Монголын төр засгаас томоохон өөрчлөлтийг, эрс өөрчлөлтийг хүлээж байна. Өнөөдөр улсын их хурл дээр яригдж байгаа юм бол зөвхөн нэг өдөр өнжүүлэх шиг, өдөр өнгөрөөх гэж байгаа юм шиг жижиг сажиг юм ярьсаар хагаад энэ ажлын цаг дуусч байна. Иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарахгүй байна гэж би харж байна. Ийм учраас Зандаа шатар даргаыг улс төрийн манлайлал, улсын их хурлыг жинхэнэ нэг удирдсан шиг удирдах томоохон асуудал руугаа орё. Бид би одоо хэлэх байна. Гэхдээ шүүх эрх мэдлийг улсын их хурл хууль тогтоох байгааг бол эдэлдэггүй. Бацандан гишүүний асуултын хаяг буруу байна. Хууль тогтоох эрх мэдэл бол энэ өдөр тутмын амьдрал тулгамдж байгаа хуулиудыг өөрчлөх, зэгцлэх энэ асуудлыг хэрэгжүүлнэ. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөө. Улсын их хурлын хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүйг хамаарч байна. Үр дүнгүй маргалдаж ингэж цаг хугацаа алдах нь улсын их хурлын ажил нэр хүндэд нэн хортой. Таны мэдэхгүй асуулт хариултаар их хурл дээр цаг өнгөрөхийг хинж зөв гэж үзэхгүй. Заримдаа олонний инээдэн болж байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентын нэр хүнд шууд хамаарч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Парламентын хурал дээр би зүү зохистой авч явах нь ёс суртахуун улс төрийн төдийгүй ажил хэргийн ач холбогдолтой. Хурал дээр үг хэлэх гэж байгаа гишүүн их л сайтар бэлдсэн. Ард түмэндээ өдөр тутам шалгалт өгч өгнө гэдгээ санаж явах нь чухал байна. Эрдэнэдээ онцгой анхаараа. Одоо улсын их хурлын чуулганд ирэхгүй байгаас байнгын хорооны ажлын хэсгийн хурлыг дасаад байгаа гишүүдийг шууд зарлж мэдэгдэх болно. Ингээд байвал харин эрцээ бүрдүүлэхгүй, өөртөө хариуцлахгүй, сахилахгүй альва юм асуудалд өөртөө холбогдож улсын их хурлын нэр хүндийг унгаад авах юм бол улсын их хурл өөрөө тарах асуудлыг харин тавьж болно шүү. За одоо Батмүр гишүүний гаргасан гормын саналаар өдөөс хойш засгийн газрын санал асуулгын хариулт цаг хугацааны хувьд хуульчилсан байгаа учраас хойшлуулъя гэсэн гормын санал гаргасан байна. Дараагийн хурлаанаар шинжлэх хэлэлцэе гэсэн асуудал гаргасан байна. Гаргасан. За төсвийн байнгаараа хууль зүйн байнгаараа хуралдаж байгаа.